Vegan Sweet Kitchen. Өнөөдөр Bosco Verde Итали ресторан дээр дагагчтайгаа хамт сууж байна. За, дагагч маань өөрийгөө гоё танилцуулаач. За, сайн байцгаана уу. Бүх Vegan Sweet Kitchen-ийн хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе. За, намайг Дорцеш гэдэг Bosco Verde рестораныг 13 оноос өсвөлээд ажиллаулж байгаа. За, урд нь болохоор зэрэг Итали, Унгарт амьдарч байсан 20 гаруй жил амьдраад миний мэргэжил болохоор хөдөөж ухаан биотехнологич дээр нь ардын уламж тэмдэглэгийн эмчилгээний анги төгссөн тэргээр ажиллаж байгаад ирсэн юм хүн байгаа. За, хоолны хувьд бол маш их хоббигоороо энэ хоолны газрыг ажиллуулж ирсэн. Яагаад гэхээр зэрэг нэгдүгээрт манай монголчууд маш их буруу хоолтой санагддаг байсан. Тэгээд яагаад чи би Италичууд бол ерөнхийдөө зөв хоолтоор энэ хоолныхоо аюугаар дэлхийд ер нь тэргүүлдэг гэж үздэг шүү дээ. Тэгээд урт насалтаараа тэргүүлдэг. Тэгээд яагаад чи монголчуудаа энэ хоолыг заах юмсан, түгээ хийсэн, дээр нь веган хоол бол одоо ямар их ач тустай капн мэдж байгаа. Хамгийн түрүүнд өөрийгөө хайрлаж байгаа хүн бол веган хоол идэх ёстой. За тэгээд нэг сумаар нөгөө олон туулай буудна гэдгээр зөвхөн өөрийгөө хайрлаад цагаан ингээ веган хоол, цагаан хоол ингээд идэхэд амьтныг давхар хайрлаа явчихж байгаа, байгаль орчныг хайрлаа явчихж байгаа. Дэлхийн өсгөлөнгийн асуудалтай шийдэхэд яажж байгаа. За тэгээд өөр цаашлаад тэгэл ус хэмнэх тэгэл үүлийн өөр мөргөл ингээл бүр үргэлжлээд явцдаг. Тэ тэрийг бол бүгдөө одоо мэдж байгаа. За тэгээд веган хооллоод би одоо 2007 оноос вегетариан байсан. 3 жил вегетариан байж байгаа. Дараа нь 2009 оноос бол веган болсон. 10 жилийн хугацаанд тань тэгээд яг ямар өөрчлөлт гарсан бэ? Гайхалтай өөрчлөлт. Хамгийн түрүүнд бол одоо сэтгэл санаа маш их амар амгалан болдог. За энэ яагаад гэвэл би бас зүгээр нэг шууд орчоог ингээд бас ингээд ном уншаа суулсан. Тэрнээс өмнө би бас нэлийн залуу байхдаа бол сэтгэл санаа их ямардаг, меланхолик гэдэг. Тэгээд ингээд өөрийнхөө учрыг олдгүй байсан. Тэгээд тэр номон дээрс бол ингээд энэ бидний идж байгаа энэ амьтныг алаад тэгээд ингээ мах идэхлээр тэр амьтан чинь өөрөө зовоод бидний сэтгэл санаа нөлөөлдөг юм а гэдгийг уншаад бүр 6 сар ингээ туршиж үзсэн. Тэгэхээр 21 хоног веган хоол идээд дараа нь болохоор зэрэг нэг 2-3 хоног. За мэдээч гэр орныхан бас та нарыг чи одоо мах идэхгүй бол тэнийг мангар болно гэдэг ингээд шахаж ийсэн учраас давхар бас тэдний сэтгэл санаагийнханд бол би нэг 3-4 хоног жижигхэн мах идэ гэж ингэж тохироод явсан. Яг энэ ингээд давтамжтай 21 хоног веган хоол идээд дараа нь жоохон мах идээд ингээд 6 сар явхад бол яг тэр хүний сэтгэл санаанд яаж нөлөөлдөг нь бол яг ингээд батлагдсан. Тэгээд би шууд за энэ жижигхэн махнаас удаад би ингээд сэтгэл санааг хямардаг юм бол энийг хамгийн нэгдүгээр ингээд шууд тавья гэдэг ингээд шууд хайж исэн юм байгаа шүү дээ. Та яагаад заавал яг Итали рестораныг одоо Монгол зориулж ингэж нээсэн бэ? Нэгдүгээрт би өөрөө веган Итали хоол нь маш их дуртай. Дээр нь би Италид бас олон жил амьдарч ирсэн. Дээр нь ингээд Итали хүмүүс ингээ харахад тэр дандаа ингээд шинэ хоол хийж иддэг. Тэгээд ингээд наслтыг харахад маш их урт наслдаг. Дээр нь ингээд бүр 60 70-тай хүмүүс ингээд аав ээжтэйгээ амьдарч идэг. Энэ бол манай Монголд бол боломжгүй. Таргалалт байхгүй. Тэгээд таргалалт байхгүй. Тэгээд ингээд маш их хөлгөөнтэй ер нь их бүх юм ингээд аюу гай таалагддаг. Дээр нь ингээд хоолны намлагчийг харахад ингээд дандаа юм эми урмлууд ингээд ашиглаж органик дандаа юм хоолндоо ингээд хэрэгэлдэг. Маш их ногоо хэрэгэлдэг. За тэгээд нөгөө хоолыг юутай хольж идэхгүй маш мэддэг. Маш их ногоо хэрэгэлдэг. Маш их жимс хэрэгэлдэг. За энэ бүгд нь бол надад аюу таалагдсан. Дээр нь мах иддэг ч гэсэн бид нар бол махыг махттай иддэг. Үгүй би ч гэсэн өөрөө хүний хэлэлтгүй өөрөө тэр 2007 оноос өмнө өөрөө махыг махатай иддэг ямар хачи хүн бэ гэж гайхагддаг байсан хүний нэг. Бүр нөгөө Монголынхаа уламжлалтай махтаа зунжангаа бүр ингээл бүр адууны махыг хүртэл зунжангаа ингээл идээ явчихдаг тийм монголчууд. Тийм шүү дээ. Одоо тий адууны мах одоо мах чинь хоолч өөр бас нөгөө халуун чанартай, хүүтэн чанартай гэж байдаг байхгүй юу? За тэгээд махан дотроос нөгөө тэмээнийх ямааны хүүтэн чанартай хойны өдөр. Тэгэхээр зөв манай уламжлалт юу чинь ерөнхийдөө мах бол ер нь гэхдээ бүгдээрээ халуун чанартай хүчлэг. Тэгэхээр зөв ингээд манай эртний монголчууд болохоор маш их ухаалаг байсан байгаа юм л та. Ер нь бүр жимсэн хоолтой байсан, ногоо хоолтой байсан гэж хүртэл
тэр яг манай тэр уламжлалт түүхий сулсан хүмүүс бол сүүлийн үед бас тэгж хилээд байгаа. Ерөөсөө жимсэн хоол эдгээр айгүй хийддэг байсан. За тэгээ маш их бага хоолдог байсан, маш их хөдөлгөөнтэй байдаг байсан. Тэр нөгөө Марко Поло тэгэл нөгөө Францын нөгөө аялагч эдгээр дээр ингээд бичсэн байдаг штэ монголчууд ямар гайхалтай ерөөсөө өглөө нэг жоох юм идчихэл 13 юу ч хэдэ те жоох шаардстай богсарч иччихэл өдөржингөө ингээд морь дээр сургаад өстэй тэгсэн мэт ямар ч үлсэм шинжгүй маш гоё юм булчинлаг юм хүмүүс байдаг. Тэгээ ороо нэг жоох шиг иддэг те тэгээ бүр гайхалтай тэгээ Европын хүмүүсийг бодоход бид нар бүр хэд 6 7 дахин бага иддэг байсан юм байна гэх. Тэр нь ч гэсэн бид нар өөрөө өвчин үүсэхгүй тэр ингээд шатаагаад ерөөсөө дөнгөж яг амьдралаа хэрэгцээтэй нэг идээд би яг битээ зорьсон ирчмээ тий ерөөсөө бид нар яах гээд идчихэж байгаа юм тий бид нар яах гээд идчихэж байгаа юм гэхээр бид нар биеийнхээ үйл ажиллагааг л хангах гэж бид нар амьдрах гэж идчихэж байгаа. А бид нар зүгээр холоодоо дүүрэх гэж хог идэх ёсгүй тийм ээ. А хоол гэдэг бол өөрөө юм байх хэвээр. Дээр нь одоо барилгын югаар бол төв байх хэвээр тийм барилгын төвөөр барьдаг шиг бид нар хоолоороо өөрөө идсэн ингэ бүтээж байгаа. Тэгэхээр зэрэг юу идэж байгаа маш их ухамсарлаж идэх хэвээр юу авч байгаа ухамсарлаж идэх хэвээр байхгүй яаж идэх үү хэдий идэх үү тэгэхээр бид нар бүр хотын ингээд хөвсмөл байдалд орчихсон өдөржингөө суугаад машинтайгаа хөдлөхгүй мөртлөө бүр өвөл зунгүй магч ихэд ямар байдалд хүрсэн гэхлээр зэрэг одоо бид нар 20-25 жилийн өмнө бол хавдартай хүн бараг мэддэггүй байсан бид нар намайг залуу байхад манай ээж эмч багш тэр бүгдийг ингэ мэдчихэж байгаа байхгүй юу. Нэг л хүнийг би мэддгийг. Хавдартай тэрний эмгтээчүүд маш олон хүүхд гаргасан. Хүнтэй хавдар гэж ямар амар өвчин бэ гэж тэр үед би их л амар юм байна гэж бодож исэн. Тэгэхээр өнөөдөр яаж юм? Бид тэр 4 хүний нэг одоо бараг 3 хүний нэг нь хавдартай болж байна. А энэ бол зөв бид нарын үнхээр 3 хооллолт те хөдөлгөөнгүй дээр нөгөө уургийг хитрүүлж хэрэгсэн. А дээр нөгөө нэг байгалийн чанартай юмудаа идэхгүй байгалаасаа их холдсноос болоод хорт байц консервант ихтэй, хив байц ихтэй хоолууд маш их идэв. Дээр нь хөдлөхгүй болохоор хороо гадагшлуулахгүй. Ингээд ийм байдалд хүрснээс болоод за тэгээ мах чинь нөгөө хүчлэг тийм манай Монгол уламжлалт гэж хэлж бодоо орчин үеийн хоолууд юу гэхээр торт, гурилан боо, тийм чихэр, пицца, шарсан төмөс, дашилсан хоол. Тий, тэгээд дээр нөгөө маха шараад идэнэ. Эсвэл бүр амар бэлэн гой мэддэг болчихсон. За тэгээ бэлэн гой минь. За тэгээд ерөөсөө ингээд эдгэрийг үзэхэд бол ерөөсөө бүгд л нөгөө бие хүчлэг болгодог. Бие хүчлэг болгодог гэдэг чинь юу гэсэн үг вэ? Хавдралуугаа алхамаар ойртой байж гэсэн үг байхгүй юу? Тий. За тэгээд өөр одоо манай веганчуудад веган болох гээд байж байгаа одоо группийнхаа хамт олонд хамгийн түрүүнд хэлэх юм бол та нар уургийн дутагдалд орж өхнө гэж ерөөсөө байхгүй. Та нарын энэ ургамал одоо энэ бидний энэ тавьж байгаа энэ дотор байгаа энэ шүлэн дотор байгаа бүх юмуд бол уургийн ахуй уламжтай. За тэг бид нар болохоор зэрэг 200 биш 300 г уураг биш. Ерөөсөө л хитгэн 60 эдэн грамм. Тэг одоо наа чи би бол 50 эдэн хэлтэй веган хоолнд орсноос хойш ерөөсөө жингээ барьж байгаа. За нөгөө эдийн засгийн бас юу гэдэг чинь хувцс маань яг л хэмжтэй бараг 20 эдэн 30 наснда өмсчихсэн юм бол одоо дахиад өмсөөл явж гин ерөөсөө хаягдал байхгүй. А тэгээд ерөөсөө би хоолны дэглэм барих юм уу тураах мураах юм ерөөсөө хийж үзээгүй. Дураараа ингээ хоололдог. Минималист тий. Тэгээд нөгөө нэг веган хоол идээд ирсэн хүмүүс ерөнхийдөө нөгөө хүчлэг биш юм ногоо ихтэй хоолнууд идээд ирэхлээр зэрэг дээр нөгөө витаминлэг эрдэс бодис хамгийн чухал байхгүй юу. Нөгөө эрдэс бодис нөгөө витаминлэг нөгөө чөлөө тартикалын яадаг юмнууд чи бүгд юунд ногоо жимсэн байдаг байхгүй юу. Тэгэхээр зэрэг бид нэр ханиад хүрхээ ячиж байгаа. Өвчнөд нөгөө өгөөд байдаг им бол ер нь баг ахва байчиж байгаа. Ер нь веган юу хоолтой хүмүүс маань ханиад төрсөн ч айгүй хөнгөө хүрээ. Хөнгөө урддаг. За яг миний хувьд бол ерөөсөө нөгөө ер нь их эрүүл хоолт нь би ардын имзгээ нөгөө мэрэгчлээс сойсон гэдэг чинь ерөөхдөө тэр талаар айгүй хоббитэй. Тэгээд ерөөхдөө яаж хооллох талаар айгүй их юм уншиж мэдээд зөв хоолоод явснаас хойш ер нь би баг тэр ер нь 10 хэдэн жилд 1-2 удаа ханиад хүрсэн байж магадгүй тий ганц вирусны юм тэр нь бол вирусны юм гэсэн. Тэрнээс биш ерөөсөө би ханиадны юм уудгүй юм хэрэглэдэггүй. Дээр нь болохоор зингээ нөгөө ногоо хийдээд нөгөө уураг багтай яг тааруулж идээд ирэхлээр чинь
хүн залуучдаг байгаа. Би та нарт нэг аягүй сайн юм хэлээ. Би нөгөө Монголд ингээд ирчээд тэр хоорондоо нөгөө нүүдэл судлаа хийгээд явж исэн. Тэгээд 3 жилийн дараа эргээд нөгөө Унгар найзууд дээр очихгүй юу. Тэгсэн чинь манай найз нар зарим нэг хэсэг нь бол веган найз нар байгаа, нэг хэсэг нь нөгөө энгийн хоолтон найз маань аягүй хөвгширч Европч чи ингээд арьссан аягүй хурдан хөвгширдэг штэ. Тэгсэн чинь гайхалтай нөгөө эдгээс гэсэн бас хөвгширч юм бас веган хоолтой хүмүүс нь илүү гоё болчихсон байсан. Бараг залууччихсан тий. Тэгээд тэрүүгээр яжсан бас манай нөгөө Итали найз нар бас намайг анхлаад ингээ веган хоолнд ороход одоо та нар ч гэсэн ингээд гэр бүлийнхэн чинь маш их санаа зовно. Чи уургийн дутагдлаа орчин, уургийн дутагдлаа чи тарих толгой ажиллахгүй, махал идчихэж ерөөсөө хүн яадаг. Би үртэл өвчтэй байхдаа тэрнээс өмнө би өөр аягүй хөвчтэйсэн. Өөстөж их махаа идчихний өвцөн нөгөө памаг ийц дотор өвчтэй, тарих толгой өвчтэй, бүх төрлийн аллергитэй. Тий байхдаа би одоо улмал сайн мах идэх хэрэгтэй юм байх гэж улмал мах идэдсэн бодоод тий улам хүндрэл бодоод маань улам хүчлэг болоод хоолоо идэнгүүтээ шууд л орлоо явдаг байсан. Одоо бол би ингээ хоолоо идчих ямар ч асуудал байхгүй. За тэгээ бас нэг өөрчлөлт гэсэн шүү дээ. Би мах иддэг багт ерөөсө 2 цаг машин жолоодоо тэгэл ерөөсө өнхрөөд ундаг, хоолоо идэнгүүтээ орлоо явдаг, унтдаг, ядардаг байсан. Махаа бол веган хоолтон болсноос хойш би 10 хэдэн цаг, 14 цаг би машин жолоодод ингээ ганцаар явж исэн. Гэхдээ зүгээр өглөө босоод шууд ингээд амарчаад машин яасан биш. Шууд би өдөржингөө тэр нөгөө Францд байсан бид бясалгал хийчээд дараа нь бас нөгөө Низа гэдэг Францын хотын ойрхон байсан учраас өдөржингөө далайн ирэг дээр зугаалаад усан сэлээд дэлгүүр хисчээд орой 8 цагт тэрнийхээ дараа машинд суугаад явхад би өнгөр хүртэл 14 цаг жолоодог байхгүй. Ямар ч асуудалгүй жолоодод тэгээд буучаад бас зүгээр ажиллаа хийгээд яваадсэн. Хүмүүс аягүй гайхчихсан. Их мэтлэн өөрчлөлтөд маш их ордог. Тэгэхээр зэрэг веган хоолнд та нар хэрэг ингэж ороод үнэхээр зөв хоолоод явбал та нар ерөөсөө олон талын ашиглыг авна уу гэхээс биш та нарт ерөөсөө тэгж юм дутагдана гэж байхгүй. За яг нь B витамин B12 дээр ч юм уу B-ийн төрлийн витаминууд дээр дутагдана гэж хэлдэг. Гэхдээ энэ байгаа хаа яг нь B-ийн төрлийн 12 витамин жоохон уужхад гэмгүй витамин хэлбэрээр нь тийм. Гэхдээ ер нь нэг тийж 10 хэдэн жил бол нэг хайхтар уугаад байсан. Евро тахтаа бол бүр ерөөсөө тийж витамин би ерөөсөө идэггүй байсан. Хүмүүс ногоогоороо тижээлээ нөхөө. Тийм тижээлээ ногоогоороо тижээгээ явчихдаг болохоор ерөөсөө асуудаггүй. Яг Монголын нөхцөл жоохон заримдаа үүлхүүт учраас стресстэй үе жоохон витамин бол илүү жоохон нэмэх хэрэгтэй байдаг юм шиг санагдав. Уур амьсгалаасаа хамаарат тийм. Тэгээд стресстэй үед бас витамин эрдэсүүд бол маш их ингээд хүний бие хэрэглэгддэг. Тийм үед бол жоохон нөхөх хэрэгтэй. Тэгвэл нэг онцгойлон одоо хүмүүс асуудаг ямар уурыг хажууд нь найруулж уудаг вэ гэдэг юм уу тий. Би ямар ч юу хэрэглээдэг гэдэг. Би ерөөсөө ингээд энэ ресторан хийж байгаа хоолнуудаа иддэг. Өглөө бол гэртээ дараанаас ингээд ямар ч хэв мэд Монголынхаа нөхцөлд дуурсан гоё ногоонуудаа шийд хийгээд уурчдаг. Тэгээд өөр бол нэг онцгой юм байхгүй. Тий. За өнөөдөр хамт байсан баярлалаа. Баярлалаа.